Би нэг ардчлалын тухай мэдрэмж хуваалцаж бодож байгаамаа. Тэгээд манай ардчлал их өөр л дөө. Их сонин тийм өөр мэдрэмж төрөгдөв. Жинхэнэ ардчилсан улсын шүүх бол одоо ард иргэдээсээ сонгогдсон, төлөөлсөн тангарахтны шүүхтэй. Тэгээд шудраг ашиг үнэхээр сагуулж чадчихжээ л да. Одоо манай шүүх бол өөр гэдэг шүү дээ. Өөр гэдгийг ч бас харлаа тий. Их сонин. Одоо нутгийн одоо өөрөө удирдах ёс нийч гэдэг юм уу те. Энэ аймаг, сум дүүрэг, нийслэлийн засаг даргуудаа болохоор манад бол хүн томилдгоо гэдэг шүү дээ. Аймар угаас хүн томилдгоо гэдэг шүү дээ. Нам томилдог гэдэг байна. Сонин. Гэтэл жинхэнэ ардчилсан улсууд яадаг вэ гэж. Нөгөө аймаг, сум дүүрэг, нийслэлийн ард иргэдээсээ санал асууж тэдний саналаар томилдог байх нь шүү дээ. Их сонин гэдэг байхгүй. Ардчлал гэдэг аюу сонин зүйл. Ийм мэдрэмж төрж байгаа. Тэгээ манай энэ ардчлал ямар учиртай юм бол нэг үл тэр ардчлалаас илүү дээр ардчлал юм болов уу гэж одоо бас бодогдож байна. Аюу сонин. Бүр их сонин гэдэг шүү дээ. Тэгэд ардчлал энэ хөгжсөн ийм улс оронд болохоор ард иргэдээс санал аваа сонгогддог. Мөн ард иргэд нь тэднийг сонгож олсон юм чинь эргүүлэн татах эрх нь мөн адил ард түмэнд байж идэг ч. Аюу сонин байгаа сте. Бүр өөр байгаа сте. Аюу өөр гэдэг шин. Аюу тийм өөр мэдрэмж төрж байгаа. Тэгээ би одоо бодож байгаа зүгээр. Энэ одоо эрчим хүчний сайдыг энэ ард түмнээс сонгодог байсан бол ядаж нэг мэрэгжлийн хүн тавьчих байсан да гэж бодож байгаа байхгүй. Аюу сонин мэдрэмж. Манай ардчлал өөр шүү. Үнэхээр өөр.